За сайн байцгаана уу? Японы N4 төвшний 13 дугаар хичээлээ үздэцгээе. За энэ 13 дугаар хичээл маань Минна Нонны Хонго 2 номны 36 дугаар хичээлийн дөрмийн тайлбар байгаа. За тэгэхээр өнөөдөр бүгдөө Йони буюу төлөө, тулд, зорилгоор гэж байна. За энэ үгний талаар үзэх нь. За тэгээ энэ үгтэй холбоотой Йони наримас, за тэгээ Йони шимас гэдэг төвөмөл хэрэглэгддэг хэллэлүүдийг үзэх нэ. За тэгэхээр бүтцээ эхлээд үздэцгээе. За Йони гэдэг үгийг ашиглахын тулд Йони гэдэг үгний маань урд орж байгаа үйл үг төл бичгийн хэлбэр дээр байх хэрэгтэй нэ. За өгөөсгөж байгаа байх юм бол өгөөсгсөн 80 хэлбэр дээр байх нь үйл үг маань. За энэ нэг бүтц маань. За хоёр гэх юм бол Йонигийн өмнөөс чадамж заасан энгийн хэлбэр дээр үйл үг гэж болно. За энэ чадамж заасан хэлбэр гэдэг маань бүгдөө каноки гэдэг N4 төвшний 2 дугаар хичээл дээр үзчихсэн тийм. За би энэ линкийн доор оруулчих энэ хичээлийн. За тэгэд энгийн хэлбэр гэж байна тийм. За энгийн хэлбэр гэхээр Японы хэлэнд чинь бүгдөө хүндэтгсэн ба энгийн хэлбэр байдаг гэд бас үзчихсэн тийм. За энгийн хэлбэрийн хичээл болохоор N5 төвшний 22 дугаар хичээл дээр үзчихсэн байна. За тэгэхээр эндээс хуваарлаа дахиад тавтаад харж болно. За тэгэхээр зөвхөн төл бичгийн хэлбэрээс гадна бас юм чадамж заасан энгийн хэлбэр дээр үйл үг орж болох нэ. За тэгээд өгөөсгөлсөн дээр нь мөн адилхан. За чадамж заасан тэгээ 80 хэлбэр дээр үйл үг бийж болох нь. За тэр бүтцийн хувьд бол гайгүй амархан. Урдаа юм хоёр төрлийн үйл үг авах нь те. За тэгээд яг юу судахтаа ямар үг юм бэ? Яаж хэрэглэгддэг юм бэ гэдэг талаар үзье. За түрүүн хэлсэндээ Йони гэдэг нь тулд, төлөө, зорилгоор гэсэн үг гэж хэлсэн. За тэгээд энэ бүтцийг харах юм бол за үйл үг маань төл бичгийн хэлбэр дээрээс нь Йони гэдэг үг аваад тэгээд үйл үг орно гэж байна те. Тэгэхээр одоо тэхийн тулд ингийн төлөө тэгнэ. За одоо ийм зорилгоор тийм юм хийн гэдэг ч юм уу. Ийм өгүүлбэрийг бүгдөө Йони гэдэг үгээр хэлж байгаа. Тэгээд энэ маань ард нь зөвхөн үйл үгээс нь болно эсвэл ингээд өгүүлбэр байсан ч болох нь те. За тэгээд гол нь Йони гэдэг үгний маань уртлын үйл үг маань төл бичгийн хэлбэр дээр байна. Эсвэл 80 хэлбэр дээр байна гэдгээ санах хэрэгтэй байх нэ. За жишээ нь кайгини мани ао Йони такшиде икемас гэж байна. Тэгэхээр хуралд амжихын тулд таксидад явнаа. За тэгээд мани аимас гэдэг маань амжин гэсэн үг тийм. За тэгээд төл бичгийн хэлбэр туурахтаа ао болоод тэгээд Йони гэдэг үг авч байна тийм. За тэгээд яахын тулд таксидад явах юм гэхээр хурд амжихын тулд таксидад явна гэсэн өгүүлбэрийг одоо зөвлөх зааж байгаа гэх юм уу. Тийм өгүүлбэрийг Йони ашиглаж бүтээсэн байх нэ. За өгөөсгсөн хэлбэр дээр жишээ авах юм бол васурена Йони мемоште кодасай. Тэр мартахгүй тул тэмдэглээрээ. За тэгээд васуремас гэдэг үйл үг маань 80 хэлбэр дээр васурена болж өрнө тэ. За тэгээ Йонигаа аваад тэгээд дараанаас нь үйл үг эсвэл өгүүлбэр байсан ч болно. Тэгэхээр яахгүй тулд яах ёстой юм гэдэг өгүүлбэр зохиож өчтэй Йониг ашиглаж хэлж болох нэ. За тэгээ хоёр дахь бүтц нь болохоор нөгөө чадамж заасан энгийн хэлбэр гэжсэн тэ. За энэтэй холбоотой бүгд жишээ аваад үзье. За Нихонгого ханасеру Йони майничи бенкё шимас. За тэгэхээр Японы хэлээр ярьж чадахын тулд өдөр бүр дасгал хийж байгаа. За одоо хана шимас гэдэг үйл үг байна те. За тэр маань чадамж заасан хэлбэрлөө хуурахтаа хана семас болно. За тий хана семас гэдэг үйл үг маань энгийн хэлбэрлөө хуурахтаа хана сэрүү болно. За тэр маань монгол хэлээр юу болж байгаа юм гэхээр ярьж чадна гэж чадамж зааж байгаа. За тий ярьж чадахын тулд гэсэн бүтц болж ирж байна те. Йони ороод ирэхээр. За тий ярьж чадахын тулд өдөр бүр дасгал хийж байгаа гэсэн өгүүлбэр болох нь те. За өгөөсгсөн хэлбэр дээр бас чадамж заасан 80 хэлбэр байх ёстой гэсэн тийм. За жишээ харцгаая. Доробоога хайрена Йони эно кагио шимэрү. За тэгэхээр за хулгайчийг оруулахгүй тул гэрээ цоожлдог. За хулгайч орж чадахгүй одоо хулгайчийг орж чадуулахгүй байхын тулд гэрээ цоожлдог гэсэн утгатай тийм. За тэгээд хайримас гэдэг үйл үг байгаа тийм. Орно. За энэ маань чадамж зас хэлбэрлөө хуурах юм бол хайремас гэж хуурна тийм. За тэгээ өгөөсгсөн 80 хэлбэрлөө хуурах юм бол хайренай. За тэгээ яг гэж тэгж хуурж байгаа хэрэг Йони гэдэг үг явах гэдэг тийм. Тулд зорилгоор гэсэн өгүүлбэр бүтээх гээд үний тулд одоо үйл үгээ бүгдөө ийм олон хувирлалаар хувираад
тэгээд энэ өөрсдийн гэдэг санааг илэрхийлж болох нэ. За, дасгал ажиллаад үзье те. За, жишээ. Нихонго но шинбун га йомемас гэж юм те. Тэгээд Япон хэл дээр сонин уншиж чадна гэж энэ йомимас гэдэг үг маань угаасаа каноки буюу чадам дасан хэлбэрлэл хуурагдсан байна те. Цаанаас өгөгдөл нь. За, тэгэхээр бас амар ахын энэ бүгд энэ зүрингийн хэлбэрлэл хуурах нь те. За, тэг канжио бенкё шимас. Ханза давтна гэж юм те. За, нихонго но шинбун га йомеру ёони канжио бенкё шимас. Тэр Япон хэл дээр сонин уншиж чадахын тулд ханз давтдаг гэсэн өгүүлбэр болгосон байна те. За, тэгэхээр энэ йомимас гэдэг үг маань энгийн хэлбэрлэл хуурахтаа йомеру болж хуурна. За, тэгээ ёони гэдэг үгээ залгасан байна те. За, эхний энэ өгүүлбэрийн бүгд хамт хийгээд үзье. Оиши рёрига цукуремас гэж юм те. Амттай хоол хийж чадна. За, рёри кёшицүни кайоттемас. За, тэгээ хоолны сургалтанд сууж явж байгаа гэсэн өгүүлбэр байна те. За, тэрийн цукуремас гэдэг маань угаасаа чадам дасан хэлбэрлэл хуурсан байна те. Хоол хийхийг цукуримас гэж хэлдэг те. За, тэгээ канокеро хуурахтаа цукуре гэд одоо масын өмнөх игийн игнэний үсгүүд маань эгийн игнэний үсгөөр хуурдаг те. Канокеро хуурахтаа. За, тэрийг та нар чадам дасан хэлбэрээр давтахтаа. Тэгэхээр хараарай. За, тэгээд энгийн хэлбэрлэл хуурахтаа цукуре ру ёони болж хуурна. За, тэгэхээр энэ өгүүлбэр маань оиши рёрига цукуре ру ёони рёри кёшицүни кайтэмас өгүүлбэр болох нь тийм. Тэгэхээр амттай хоол хийж чадахын тулд одоо хоолны сургалтанд явж байгаа гэсэн өгүүлбэр болох нь тийм. За, тэгээ энэ үлдсэн 3 өгүүлбэрийн өөрөө хийгээд үзээрэй. Хариултны дагаа. За, сая хийсэн өгүүлбэрийг шалгацгаая. Оиши рёрига цукуре ру ёони рёри кёшицүни кайтэмас гэж байна. За, энэ үгүйсгсэн хэлбэр дээр дасгал байна тийм. За, жишээг харцгаая. Яксоку но чикан о васурэмасен мемошите окимас. За, тэгэхээр одоо тохирсон цагаа мартахгүй тэмдэглээд орхисон гэх юм уу. За, энэ өгүүлбэрийг бүгдээрээ бас ёони гэдэг үгээ ашиглаад одоо цагаа мартахгүй тулд тэмдэглээд тавьсан гэсэн өгүүлбэр болох нь тийм. Тэгэхээр яксоку но чикан о васурэнай ёони мемошите окимас. Тэгэхээр ёони гэдэг үгийн урталт өгөөсгсөн үйл оруулах гэж байгаа бол одоо васурэмасен ёони гэж хэлж болохгүй. Васурэнай ёони гэж хуурах хэвээр тийм. Най хэлбэрлэл хуургана. За, дүүлхний өгүүлбэрийг хамт хийгээд үзье тийм. За, мичио мачигаэмасен. Тэгэхээр замаа одоо андуурахгүй гэсэн өгүүлбэр байна тийм. За, тэгээ чизо моттекимашо. Одоо газрын зураг аваад явцгаая. Тэгэхээр замаа андуурахгүй тулд газрын зураг аваад явъя гэж хэлэхийн тулд ёони гэдэг үгийг ашиглана тийм. За, тэгээ ёоныг урдурж байгаа үгүйсгсэн үг маань най хэлбэр дээр байна. Тэгэхээр мачигаэнай ёони гэж хэлэх нь байна тийм. За, шалгаад үзье. Мичио мачигаэнай ёони чизо моттекимашо гэж байна тийм. За, нөгөө 3 өгүүлбэрийн өөрөө хийгээд тэгээд эндээс хариугаа шалгаад үзээрэй. За, тэгээд асуух зүйл байвал доор комент бичээд асууж болно. За, 2 дугаар дүр маань тий. За, ёони гэдэг үгийг ингээ үзэж юм чи ёонитой холбоотой түгээмэл хэрэглэгддэг хэллэлүүд байгаа тий. За, энэ дундаас ёони наримас гэж байна тий. За, ингээ ёони наримас гэдэг нь ингээд нийлээд болох гэсэн үг болж байна тий. За, тэгээ энэ ёонигийн өмнө бас адилхан тий бүтцэн ийм үл ордог гэж хэлчихсэн тий. Чадам заасан ингийн хэлбэр дээр зайсвал өтөлөч хэлбэр дээр байсан ч болно. За, тэгтээ хамгийн их одоо ёони наримас гэдэг нь ямар нэгэн зүйл хийж чаддаг боллоо гэсэн утгаар илүү хэрэглэгддэг болохоор энэ чадам заасан хэлбэр нь илүү түгээмэл хэрэглэгддэг байх нэ. За, тэгээд зүгээр төл бичиг хэлбэрээр ёони наримас гэж хэлсэн ч болно. Одоо дүрмийн хувьд одоо энэ нөгөө нэг бүтцээ хөврлүүдээ зөв хийгсэн л байвал алдаагүй гэсэн үг шүү дээ. За, тэгээд утгын хувьд тэгж чаддаг боллоо гэж хэлэх юм уу эсвэл тэгдэг боллоо гэж хэлэх юм уу тэрнээс хамаарат өөр альж бүтцийг ашиглаж болно гэсэн үг. За,
Жишээ нь жиддэн шааны 노래로 연이 나리마시다. За 노리мас гэдэг ч одоо дугуй унана гэсэн үг шүү дээ тий. За энэ чадамдсан каногийн руу хуурахта 노래мас болно. За тэгээ ингийн хэлбэрлээ хуурахта 노래로. Тэгээд юуны гэдэг үг аваад наримашта гэдэг үг авахаар дугуй унаж чаддаг боллоо гэсэн үгэлбэр болох нь тий. За өгөөсгсөн хэлбэр дээр бас хэлж болох нь тий. За тэгэхээр чадамдсан най хэлбэр дээр тэг юуны наримас. За 라이넨가라 긴긴가 цукаэна юуны наримас. За тэгэхээр эх жилээс бэлэн мөн ашиглах боломжгүй болно. За ингэж бас хэлж болно шүү дээ тий. Тэгэхээр цукаимас гэдэг үгэл байгаа тий. Хэрэглэн. За хэрэглэж чадна гэд чадамдаас хэлбэрлээ өрөх юм бол цукаэмас болно тий. За тийм ингийн биш үүсгэсэн най хэлбэр дээр болохоор цукаэнай юуны гэж хэлнэ тий. За ер нь бол цукаэмасен гэсэн үг байгаа тий. Тэгээ цукаэмасен юуны гэж хэлж болохгүй юуныгийн өмнө заавал най хэлбэр дээр байх хэрэгтэй үүсгэсэн хэлбэр нь тэгэхээр цукаэнай юуны наримас гэж хэлж болох нэ. За тийм нөгөө чадамж заасан хэлбэрээ бүгдөө давтчих байхдаа нэг санах юм нь болохоор вакаримас гэд ойлгоно мэднэ гэсэн үг байгаа тий. За энэ үг маань чадамж заасан хэлбэрт хувирахгүй вакаримас гэж ярьдаггүй байх нэ. Энийгээс анзаараарай. За тэгээ шимас гэд одоо 3 дугаар бүлгийн үйл үг тийм үү хийн гэдэг үйл үг. За энэ хийн гэдэг үйл үгийн чадамж заасан хэлбэр нь болохоор дикимас гэ бидний нөгөө мэдэх одоо чадна. За тэгээд барилга байгууламж төр бол баригдаж дуусна, бүтэн болно гэсэн утга илэрхийлсэн энэ үг байгаа тийм. Энэ үг маань болохоор энэ шимас гэдэг үйл үгний чадамж заасан буюу каногийн хэлбэр нь байх нэ. За бүгдөө дасгал ажиллаад үзье. За жишээг нь харцгаая. 日本語の新聞が読めるようになりましたか? За Японы хэл дээр сонио уншиж чаддаг болсон уу гэсэн асуулт байна тий. Ёныг ашиглаад тэгээ наримас гэдэг үгийг ашиглаад асуулт байна тий. За тэгээ ёмимас гэдэг үйл үг маань каногийн руу хуурахта ёмемас болоод за тэгээд ингийн хэлбэрлээ хуурахта ёмеру. За тэгээ ёны гэдэг туслах үг авч байгаа тий. Тэгээ наримаштага гэхээр чаддаг болсон уу гэсэн үг байна тий. За мада ёмемасен. Үгүй харахандаа уншиж чадахгүй. Ёмемасен гэдэг нь чадамж заасан хэлбэр дээр байгаа юм тий. Чадахгүй. Хаяку ёмеру ёны наритай дэс. За тэгээ хурдан уншиж чаддаг болмоор байна гэж юм тий. Тийм бол энэ ёны гэдэг үгээ ашиглаад наримас гэдэг үгээ бас ашиглаад за тэгээ ёныгийн өмнө үйл үг маань чадамж заасан ингийн хэлбэр дээр хувирна тий. За тэгээ наримас гэдэг үг маань ямар ч хэлбэр дээр иж болно тийм. Одоо чи өнгөрсөн цаг дээр наримаштака гэдэг энэ болохоор наритай дэс гэдэг одоо хүсэл илэрхийлсэн тэгмээр байна, ингэмээр байна гэсэн хэлбэр дээр байж болох юм тийм. За тэгэхээр бүгдөө энэ дөрвөн өгүүлбэрт ингэж хариулах нь үгүй харахандаа тэгж чадахгүй байгаа. Ортон тэгдэг болмоор байна гэдэг. За эхний өгүүлбэрийг хамт хийгээд үзье. Тереби но ньюсуга вакареru yo ni narimashita ka? Тэгэхээр телевизийн одоо мэдээг ойлгож чаддаг болсон уу гэж байна те. За тэгсэн чи ие мада вакаримасен хаяку вакару yo ni naritai desu гэж хариулна. За тэгээ вакаримас гэдэг үг маань чадамж заасан хэлбэрлөө хувираад вакаремас гэж хэлэхгүй гэж хэлсэн те. За шалгаад үзье. Ие мада вакаримасен хаяку вакару yo ni naritai desu гэж байна те. За тэгээ дараагийн 3 өгүүлбэрийн өөрөө хийгээд шалгаад үзээрэй. За энэ бас их хэрэглэгддэг ёны шимас гэдэг хэлбэр энэ те. За энэ шимас гэдэг үгтэй хамт ёны шимас гэж хэлэх юм бол хичээх гэдэг үг болох нь байна. За тэгээд мөн адилхан ёныгийн бүтцэн нь бол өмнө нь толь хичээх хэлбэр гэж хэлсэн те. За тэгээд нөгөө чадамж заасан энгийн хэлбэр нь байсан ч болно. За тэгтээ ёны штэй имасгийн хамгийн хэрэглэгддэг хэллэг гэх юм уу. Тэрэн дээр бол их хөвшин толь бичгийн хэлбэр болон на хэлбэрийг ашигладаг байна тийм. Тэгвэл нөгөө нэг өөрөө юу гэж хэлэх гэж байгаа, ямар утга илэрхийлж хэлэх гэж байгаа хамаарад чадам заасан хэлбэр дээр нь бас хэлж болно. За би яг түрүүн хэлсэнчлэн ёныгийн өмнө одоо хувирлаа зөв хийж байгаа бол хэрэглээний хувьд ямар хэрэглээ ямар утгаар хэлэх гэж байгаа гэдэг нь өөрөө ч хамаарж байгаа болохоор
аль болно те. Энд одоо төл бичгийн хэлбэр гэж бичсэн болохоор зөвхөн төл бичгийн хэлбэр ашиглаад Ёны Шимас гэж хэлнэ гэсэн үг биш шүү. За жишээ нь дикиру даке майничи аруку Ёны Шимас. За тэгэхээр чадхаараа өдөр бүр алхаж явахыг хичээдэг гэж байна те. Тэгэхээр Ёны Шимас гэхээр хичээн гэж үг болно гэж хэлсэн те. За тэгээ энэ хичээн гэдэг дээрээ илүү ингээ өдөр тутамдаа өөрийнхөө амьдралын хэв маяг зуршил болох гэж хийж байгаа зүйлийг за тэгээд одоо юу гэдэг юм зүр өөр ингээ явцаараа болоод байгаа юмыг бол нэг Ёны Шимас гэж хэлэхгүй. Яг тэрийг ингээд өөрөөсөө илүү хүчин чармаалт гаргаж хийж байгаа юмыг Ёны Шимас гэж хэлж байгаа. Тэр монгол хэлэнд бол тэгээд хичээдэг л хийж орчуулдаг юм байна те. За тэгээ арукимас гэдэг үг маань төлөвч хэлбэрлээ хуурахтаа аруку болоод тэгээ Ёны Шимас гэдэг хэллийг ашигласан байна те. За най хэлбэр дээр бас өгөөсгсөн хэлбэр дээр бас хэлж болно. За май моно табенай Ёны шитэмас. За тэгэхээр чихэрлэг зүйл идэхгүй байхыг хичээж байгаа гэж юм те. За тэгээ табемас гэдэг үг маань най хэлбэр дээр табенай болж өрнө те. За тэгээд энэ Шимас гэдэг манаас шитэмас гэж хэлсэн ч болно. Тэгээ ер нь энэ илүү их хэрэглэгддэг. Яг тэгэхээр энэ өдөр тутамдаа хичээж зуршил болох гэж хэлж байгаа юмнуудыг хэлэхэд илүү их ашиглагддаг хэлбэр болохоор шитэмас гэж одоо тэгж байгаа, ингэж байгаа гэсэн үг шүү дээ, тийм. Байнга ингэж өдөр алга хийж байгаа гэсэн утгаар илүү их хэрэглэгддэг болохоор шитэмас гэдэг нь илүү их хэрэглэгддэг байх нэ. За дасгалаас харуул илүү ойлгомжтой бах, тийм. За жишээ майничи арукимас. За энэ сая жишээн дээрээс өгүүлбэр нь тийм. За дикиру даке майничи аруку Ёны шитэмас. За чадхаараа өдөр бүр алхаж байхыг хичээж байгаа. За хоёр дахь жишээ нь эрэвэ тани норимасен. За цахилгаан шатанд суухгүй гэж энэ тийм. Цахилгаан шат ашигладаггүй. За дикиру даке эрэвэ тани норана Ёны шитэмас. За тэгэхээр бас чадхаараа лифтэн суухгүй байхыг хичээж байгаа гэсэн өгүүлбэр болж байна тийм. За тийм Ёны гэдэг өгний маань урд үл өгөөд маань өгөөсгөж байгаа бол най хэлбэр дээр. За үсгөөг бол төлөвч хэлбэр дээр хувирсан байна тийм. За тэгэхээр энэ дөрвөн өгүүлбэрийг бүгдөө бас ингэж хувиргаад за тийм дикиру даке гэдэг үгийг бас ашиглах хэрэгтэй байна. За тэгээ шитэмас гэдэг хэлбэр дээр байх нэ. За эндээс өөрийгөө шалгаад ийгээд үзээрэй. Гайгүй амархан дасгал байна тийм. За тэгээ Ёны Шимас гэдэгтэй бас холбоотой Ёны шитэ кудасай гэдэг хэллэг байна. За энийг бас түгээмэл хэрэглэгддэг хэлбэр ханаа тийм. За жишээ нь мотто ясаё таберу Ёны шитэ кудасай. За илүү их ногоо иддэг болоорой. За одоо тэ кудасай гэдэг чинь ер нь бол нэг тэгнүү ингэнүү гэдэг хүнээс юм хүсэж байгаа хүнийг ямар нэг юм хийгээч гэж гуйж байгаа хэлбэр шүү дээ тийм. Тэр энэ Ёны шитэ кудасай гэдэг маань бас тэгж энэ иддэг болоорой хүн тандаад хэлж байна. За тэр одоо табете кудасай гэдэг хэллэгээс жишээ юугаар ялгаатай юм бэ гэхээр табете кудасай үл яг одоо ингээд танд тоол ингээ урт чинь тавиад хоолоор дайлж бол табете кудасай гэж хэлж байгаа тийм. За энэ болохоор мотто ясаё таберу Ёны шитэ кудасай. Ёны шитэ кудасай гэхээр ер нь одоо байнга өдөр тутамдаа цаашдаа яг одоо шууд биш гэсэн үг тийм. Илүү ногоо иддэг болоорой. Тийм одоо хүсэл тавьж байгаа юм уу? Одоо шууд биелэх тийм хүсэлт биш. Одоо ерөнхийдөө тэгж байгаараа гэсэн үг байх нь. Хэрэв Ёны шитэ кудасай гэж бол тийм. За тийм жоохон ялгаатай. За тэгээ үүлгийн най хэлбэр Ёны шитэ кудасай. За үүсгэх хэлбэр дээр бас тэгж хэлж болох юм тийм. За жишээ нь паспорт накусанай Ёны шитэ кудасай. За паспортаа хаяхгүй байхыг хичээрээ. Яг одоо паспортаа бити хайчаарай гэсэн үг бол биш. Ер нь ингээд гадаад дотоод явж байхдаа паспортаа хаяхгүй байхыг хичээрээ гэсэн утгатай өгүүлбэр байх нэ. За дасгал жишээ нь кисоку маморимас гэж энэ. За тэгэхээр хууль дүрм баримтлана гэж энэ. За энэ бол саний тайлбарсан юм дээр бол гоё жишээнтэй жишээ. За кисоку мамору Ёны шитэ кудасай. Тэр за хууль дүрмээ баримталж байгаарэ. Тэг яг одоо энэ хууль дүрмийг баримтлах зүг биш. Ерөнхийдөө ер нь хууль дүрмээ баримталж байгаа хууль дүрмээ баримтлахыг хичээж байгаарэ гэсэн утгатай өгүүлбэр байна тийм. За хоёр дахь жишээ нь шукжино жикани окуремасен. За хоолны цагт хоцрохгүй байгаарай гэсэн өгүүлбэр хэлнэ тийм. Тэгэхээр шукжино жикани окуренай Ёны шитэ кудасай.
ингэж хэлж болох нэ. Хоолны цагтаа бити хоцорж байгаарэ. Хоолныхан цагтаа ирж байгаарэ гэсэн утгатай хэлэх юм бол ёоны штегудасай гэж хэлж болох нэ. За энэ дөрвөн үйлдвэрийн ёоны штегудасай гэж хувирах нь байна. За хариулт нь энэ байна. Өөртөө шалгаарай. За тэгээ асуух юм байвал комент бичээд асууж болно. За нэмэлт гэж юм те. За байц нэр. За хаяку жозуни гэж юм те. За тэмдэг нэр өөр тэмдэг нэрийг эсвэл үйл үгийг тодорхойлж байгаа үед за и тэмдэг нэрний төгсгөл ку болж хувирна. На тэмдэг нэрний төгсгөл ни болж хувирна гэж юм те. За жишээ нь хаяа гэдэг ч одоо и тэмдэг нэр шүү дээ те. За энэ маань өөр тэмдэг нэрийг тодорхойлж байна те. Тэгэх юм бол нөгөө и төгсгөл нь ку болсон байна те. Хаяку. За тэгээ жозуни гэж юм те. Жозуна гэдэг на тэмдэг нэр шүү дээ те. За тэгээ энэ маань пиано хикеру ёни наритай. За пиано хикемас гэдэг төлдөр хуур тоглоно гэд үйл үгийг тодорхойлж байна. Жозуни лаг тоглолтог болмоор байна гэд. Ямар тоглолтог болох юм? Лаг тоглолтог болмоор байна гэд үйл үгийг тодорхойлж байгаа болохоор энэ на төгсгөл маань ни болж өрсөн байна те. За тэгээд за монгол хэлэнд бол тэмдэг нэр маань орчуулахад одоо за юу хурдан хүн гэд нэр үгийг татгсан ч хурдан хүн гэж хэлнэ. За хурдан гүдэг гэд за үйл үгийг татгсан ч гэсэн хурдан гэд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй те тэмдэг нэрээр л яадаг. За энэ Япон хэлэнд болохоор төгсгөл нь бол өөрчлөгдөв байна те. За тэгээд байц нэр гэж хэлж байгаа. Тэмдэг нэр биш. Хэрвээ тэмдэг нэр маань үйл үгийг тодтогч байгаа бол за эсвэл бас өөр тэмдэг нэрийг тодтогч болох юм шүү дээ. Жишээ хаяку жозуни хурдан мундаг болмоор байна гэдэг. Тэгэх юм бол төгсгөл нь ингэж өөрчлөгдөх нэ. За энэ юу н түрүүний жишээнүүд дээр ч гэсэн хаяку гэж байсан. Хаяку гэдэг үг угаасаа хэрэглэгддэг шүү дээ. Тэгэхээр мэдэх дүрм гэх юм уу ер нь жоохон ингэ мэддэг хэрэглэгддэг. Тийм болохоор ингээд жижигхэн тайлбар оруулсан байна. За ингээд 13 дахь хичээл маань дуусч байгаа юм байна. Тэгээд дараагийн 14 дугаар хичээл хүртэл түр баяр таа.